Бидний дотны хайрт хүн, аав, өвөө, журмын анд нөхөр, бисүд овогт дэндвийн чулуун 2018 оны 9-р сарын 17-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1928 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд дэндвийн ууган хүү болон мэндэлсэн. Төрлөх сумандаа бага залуу насныхаа ажил амьдралын гарааг эхлүүлж улмаар Эрдэнэмандал цэцэрлэг сумын анхны дарга нарын нэгэн болж байв. 1959-60 онд намын дээд сургуульд сурч үйлдвэрчний эвлэлийн удирдах ажилтны игнэнд орж 1960-аас 70 онд Архангай аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд зааварлагч, хилцсийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж 1970-аас 1988 онд Улаанбаатар хотын төмөр бетон завод, аж үйлдвэрийн комбинат, утлын үйлдвэр, автотээврийн 22 дугаар бааз, нийслэлийн ахуйн үйлчилгээний байгууллагуудад үйлдвэрчний эвлэлийн хорон даргаар тус ажиллаж байв. Монголын үйлдвэрчний эвлэлийн болон төр захиргааны байгууллагын зүгээс ардын хувьсгалын ойн медалууд, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон, төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан юм. Таны минь эцгийн илгэмсэх хайр, сургамж, нөхрийн чин шудраг чанар, хөдөлмөрч хичээнгүй, нэгт нэм байх хандлага, ахан дүүсийн нүмер түшиг бид бүхний сэтгэл зүрхэнд үрд дурсагдах болно. Таны үр хүүхэд, ах дүү төрөл төрөсөд.